Шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр суугийн хэргийн товч нэвтрүүлэг эхэлж байна. Студид MBS Partners хуулийн фирмийн хуульч Агима болон хөтлөгч Мөнхцөл миний бий ажиллаж байна. Хэргийн товч нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Нэвтрүүлгийг цахим ирээдүйд хамтдаа ураатай G Mobile, Японы алдарт Roto брендийн энгийн бөгөөд төгс ураатай Hada Labo болон витамин C найрлагатай Milano CC бүтээгдэхүүн мөн MBS Partners хуулийн фирм дэмжиж та бүгд төрөж байна. За өдрийн мэнд Агима. Өглөөний мэнд. Энэ нэвтрүүлгийг бичиж явах цаг хугацаанд өглөө болж байгаа учраас өглөөний мэнд гэж ганцууд. За итага анх удаа нэвтрүүлэгт сууж суух гэж байна. Сэтгэл тогтолж байна. Тэгээ хоёлаа өнөөдрийн сэдв ялангуяа эмэгтэйчүүдэд, ээжүүдэд эмэгтэйчүүд маань сонсох юм бол илүү зүгээр байсан байх гэж бодож байна. Ялангуяа бит хоёрын хувьд ярилцахад бас их илүү ярих зүйлтэй байх болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр ээжүүд учраас тийм ээ. Яг хүнд сэдвэлтэй айгүй хүнд сэдв. Айгүй хэцүү. Тэгтээ сонсон да тий хэрэгтэй. Энэ нэвтрүүлгийн гарчгаас та бүхэн харсан бах та энэ 5 хүүхдийн аллах ба сэтгцэн эрүүл мэнд гэж нэрлсэн байгаа. Энэ яг гэмт хэргийнхэн талаар манай Монголын одоо гэмт хэрэг ярьдаг зөндөө олон подкастууд нэвтрүүлэг хийцэн байгаа. Яг гэмт хэрэг талаас нь одоо хийсэн байгаа. Хоёлаа өнөөдөр энэ хэргийг дахин аль хэдийн яригдсан хэргийг дахиж ярих гэдэг шалтгаан бол энэ сэтгцэн эрүүл мэнд талаас нь ярих гэдэг. Тэгээ дээрэс нь энэ хэрэг гарахгүй байх боломжтой байсан гэдэг талаас нь илүү төлхөө дахиж хөндөж ярих нь зүйтэй юм болов уу гэж бодоод байгаа юм л та. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн мэдээлэл авсан их сурвалжууд бол Америкийн нэгдсэн улсын шүүхийн албан ёсны баримт бичгүүд байгаа. Texas Court-ийн баримтчүүд байна. За мөн сэтгэл зүйч нарын янз бүрийн дүгнэлт өгсөн одоо юунууд байдаг шүү дээ, тэ. Энэ хэрэг дээр юу гэж үзэж байгаа, бодож байгаа талаараа өгсөн дүгнэлтүүд байна. За тэгээд мэдээж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Times, сэтгүүл, одоо CNN, BBC, за тэгээд Wikipedia гэдэг юм уу. Ер нь бол маш олон мэдээллийн их сурвалжуудаас авсан. За тэгээ бас нэг ном энэ дээр л дурддагдах ёстой байгаа. Susan гэж хүний Are You There Alone гэдэг нэг юм ном байна. Тэгэхээр энэ номон дээр бол яг энэ хэрэг бас нэлээдгүй дурддагддаг. Яг энэ хэргийн талаар яригддаг байгаа. За тэгэхээр энэ их сурвалжуудыг үндэслээд өнөөдрийн дугаарыг бэлтгэн хүргэж байна. За энэ сэдв бол 2001 онд болсон хэрэг байгаа. За 2001 он бол ихэнх хүмүүс санаж байгаа бол 9 сарын 11 тэ нөгөө ихэр цамхаг сүрсэн аимшигтай үйл явдлаар энэ оныг хүмүүс мэддэг болвол яг тэр үйл явдал болохоос хэдхэн сарын өмнө Америкийн Техас мужид болсон аимшигтай гэмт хэрэг байгаа. Андреа Иец гэдэг эмэгтэй. За энэ бол зүгээр яг гэмт хэрэг гэхээсээ илүү сэтгцэн эрүүл мэндийн маш ноцтой асуудал. За үүн дээр нэмэх нь гэр бүлийн үйл ойлголцол. За тэгээд эмнэлгийн одоо эмч мэрэгжилтнүүдийн алдаа. За тэгээд шашны хэд туйлшрах одоо туйлшрлын үр дагавар гэж одоо хэлж болох юм байна. За энэ одоо Андреа Иец гэдэг энэ эмэгтэй бол одоо зарим нэг сэтгэл зүйч нарын хэлж дүгнж байгаагаар бол миний олж харсан мэдсэн хамгийн өвчтөн сэтгцэн хамгийн хүнд өвчтөн гэж зарим эмчнэр бол дүгнэж хэлсэн байдаг юм байна. За тэгээд Андреа Иец гэдэг бол өөрөө 5 хүүхдийн ээж эмэгтэй. За тэгээд төрсний дараах сэтгэл гутрал, психоз буюу нөгөө нэг сэтгцэн эмгэг өвчин те энэ психоз өвчнөөсөө болоод энэ аимшигтай хэргийг хийхэд хүрсэн байгаа юм л да. Яг гоо эхлээд бол энийг дэлхийд дахинд яригдахдаа маш аимшигтай гэмт хэрэг гэдэг үднээс нь яриад гэмт хэргийн сурвалжлага, ерэн сурвалжлагууд хийгдээд ингээд явсан. Гэхдээ хожим нь энийг эн чинь бас болохгүй байж болох байсан, гарахгүй байж болох байсан ийм асуудал юм аа гэдэг энэ талаар нь илүү сэтгүүлч нар болон ялангуяа энэ сэтгцэн эрүүл мэндийн эмч нар гаргаж ирж хөндөж ярьж эхэлсэн байгаа. За тэгээд Андреагийн одоо гол шалтгаан бол өөрийгөө эмцэндээ ингээ муу ээж гэдэгтээ итгэсэн тэр бодлоос нь үүдсэн ийм асуудал байгаа даа.
Тэгээд та бүхэндээ сэрэмжлүүлэг болох зорилгоороос энэ дугаарыг хүргэж байгаа. Тэгээд зарим сонсогч нарт бол ялангуяа төрөөд удаагүй байгаа ээж нарт бас сэтгэл зүйн хувьд сонсоход хэцүү байж магадгүй. Тэгэхээр хэрвээ одоо хэцүү тиймэрхүү өөрөө сэтгэл готрал даван туулж байгаа хүн байгаа бол бас сонсохгүй алгасаарай гэж хэлмээр байна. Ялангуяа ээж нарт бол эмзэг учраас за тэгээд та одоо эсвэл таны ойр дотны хүн чинь ямар нэгэн сэтгэлийн готрал, гуниг те хямрал одоо өөрийгөө гэмтэх бодолч гэдэг юм уу иймэрхүү зүйл орж ирдэг болвол одоо заавал тэр нин даруй айл болох хурдан бусдаас тусламж хүсээрээ. Одоо Монголд бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн утас 18 тэгтэг 2000 гэсэн ийм дугаар шууд ажилддаг юм билэ. За тэгэхээр одоо сэтгцэн сэтгэл зүйн эрүүл мэндийнхаа хувьд асуудал танд байна гэж бодож байгаа бол одоо энэ үн төлбөргүй 18 тэгтэг 2000 гэдэг энэ утсанд 24 цагийн турш холбогдоод мэдээлэл зөвлөгөө авч болдгийм байлаа шүү гэж бас нэвтрүүлэг хэлэхээс өмнө сануулад хэлчихье те. Тийм бас нэмж хэлгээд юу яасан. Би бас өөрөө яг нэг удаа яг юм хямралд ороод тэгээ бүр яг энгийн биш гэдгийг ойлгоод өрхийн эмнэлэг дээр очсон. Өрхийн эмнэлэг дээр очиход яг ингээд ийм асуудал байна гэд хэлсэн чинь сувилагч нь цаашаа гүйччихэд өрхийн эмнэлгүүдэд яг энэ асуудлаар мэрэгсэн бас нэг сургалтанд суусан сувилагч байдаг юм байна л да. Эмчин ч юм уу те тэр нь ингээд намайг тусдаа өрөөнд хүлээн авч уулзаад тэгээд надад нөгөө тайвшруулах бас те им тариа хийж өгөө тэгээд надад дараагийн шатанд хаашаа явахыг ингээд зөвлөд гаргаж өгсөн. Тэгэхээр бас өрхийн эмнэлэг дээр очиод та өөрт яг шаардлагатай юу болоод байгаагаа хуваалцахад бас туслах хүн байдаг юм байлаа гэж хэлмээр байна. Зөв. Тэгэхээр ямар нэгэн ийм байдлаар танд тусламж хэрэгтэй бол санаа зовлгүйгээр хинт ч хамаагүй хандаж тусламж хүсээрэй гэж одоо зөвлөмөр байна тийм ээ. За хэрэг рүүгээ ойлоо одоо оръё. Андреа Пиа Кеннеди гэж эмэгтэй бол 5 хүүхдийн отгон за юм католик шашинтай гэр бүлд өссөн. Гэхдээ анхандаа өөрөө нэг тийм шашинд бол гүн гүнзгий итгэцэн хүн бол байгаагүй. За сурагч байхдаа тийм маш онц сурдаг, сайн сурлагатай ангийнхаа шилдэг хүүхэд нь байсан. За тэгээ усан сэл дээр хичээлдэг, бүр багийнхаа ахлагч нь хүртэл байсан юм байгаа. За ер нь бол зан чанарын хувьд бол жаахан ичимхий дүү. Гэхдээ нэг юм бусдыг баярлуулахыг хичээж идэг юм шаргуу хөдөлмөрлөдөг гэдэг юм уу. Иймэрхүү зан чанартай эмэгтэй байсан. За тэгээ мэрэгжлийн хувьд бол Андерсон Cancer Center-т бол ийм совилогчаар ажилладаг байсан. Энэ хавдрын эмнэлэгт совилогчаар ажилладаг байсан ийм эмэгтэй байгаа. За тэгээд өөрийнхөө нөхөр болох нь Расти Йейтс гэдэг хүнтэй бол нэг усан санд таарлдаж танилцаад ингээд дурлаад гэр бүл болохоор шийдсэн байдгийн байна. За нөхөр нь бол юм NASA-д инженер хийдэг ийм залуу байсан. Тэгвэл хамгийн гол нь нэлээд бүр маш шашинлаг. Шашиндаа бол маш ийм гүн гүнзгий итгэл үнэмшилтэй ийм хүн байсан. За тэгээ коллежид энэ методист залуучуудын бүлэг гэж байдгийн байна л да. Тэрний бүр ерөнхийлөгч энтрийг хийж мэгээд ер нь бол нэг юм нийгмийн шашин тал руугаа бас нэлээд анхаардаг ч гэдэг юм тийм хүн байжээ. За тэгээ хосууд бол 1993 оны 4-р сард гэрэлсний дараа хосууд Майкл болон Рэйчел Ворник гэж нэг хүмүүстэй хосуудтай танилцсан ба Ворник. Энэ хосууд ямар хүмүүс гэхээр маш шашинлаг. Одоо үнэхээр нөгөө номлогчд гэж хэлэх үү юу гэж нэрлэдэг юм бол доо ингээд нөгөө гадуур яваад хүмүүст ингээд суртал ухуулга хийгээд ингээд мэдээ зэдээ тараагаад ч гэдэм үү ингээд шашныгаа танилцуулаад ингээд явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэднийг одоо бурхны үгийг түгээгч гэдэг шүү дээ. Манайхан бол нөгөө ижил хоёр загаал гэдэг. Харин нэг тиймэрхүү төрлийн гэх юм уу ажил хийдэг юм уу хүмүүс байгаа. За тэгээд тэд нартай танилцаад гэр бүлээрээ нөхөрлөх болсон. За тэгээд энэ хосууд бол ер нь нийгэмд ямар юм яриад яваад идэг гэсэн хүмүүс вэ гэхээр одоо бүхэн там руу явнаа. Зөвхөн одоо та бурханд ингэж сүсгэлэн итгэж биширснээр тэ бурхандаа итгэл үнэмшилтэй байснаар аврагдах боломжтой гэсэн ийм хэд туйлширсан үзэллийг хүмүүст ийм тайлбарлаж түгээж явдаг байсан байгаа юм л да. За тэгээд
Энэ хүмүүс анх бол Андрад их шүмжилт ханддаг гэсэн байна. Гэр бүлийн найзууд болсон байгаа шүү дээ, тэ. Нөгөө анхандаа энэ Андра чинь тийм ч шашинлаг хүн байгаагүй. Тэрэнд нь бол их шүүмжлэлтэй ханддаг. Их муу хүн ч гэдэг юм уу. Одоо там руу баг ингээд явж магадгүй тэр гэх мэтэрний сэтгэл зүйн хувьд нэг юм дарамттай байсан байгаа энэ найзууд нь. Тийм бай. Нэг талаар бол хүчирхийлэл гэж сэтгэл зүйн нэг тийм хүчирхийлэл маягийн юм үлдээд байгаа. За тэгээ хосууд бол Андра болон Расти нар гэрэлснээсээ ердөө 2 сарын дараа анхны охин Ноан төрсэн байдгийн байна л да. Тэгээд анх бол тэд нэр энэ Техасын Friendswood гэдэг газар 4 өрөөтэй тийм байшинд амьдарч исэн. Гэхдээ Расти Флорида руу ингээ ажлын шаардлагаар 1998 онд бол нүүсэн юм байна. Ингиж нүүхдээ нөгөө Warnick гэдэг нөгөө гэр бүлийн найзууд шүү дээ. Тэднэрээсээ нэг юм хуучин автобус худалдаж аваад гэр болгож тогтчуулаад тэгээд тэндээ амьдарч гисэн баг. За тэгээд энэ Warnick гэдэг энэ хосууд одоо энэ Андра болон Расти нарын амьдралд бол их л чухал нөлөөтэй байсан. Одоо миний бодлоор бас айгүй харамсалтай юм байгаа байхгүй. Тэгэл байнгын Андрад ингэж нөгөө шашиндаа одоо гүн гүнзгий оруулахын тулд юм сургаал айлдаад одоо чиний боломж ч бол ингээд маш хязгаарлагдмал чи яг одоо л ингэж баг бурханд яахгүй бол одоо удахгүй сатан чамааг эзлэн ч гэдэг юм уу те. Чи одоо бурхны номыг яг л сайн ингээд ягштал дагах юм бол одоо аврагдана гих мэтээр ингээд байнгын тархийг нь угааж хийсэн байгаа. За тэгээ энэ хүмүүсийн нөлөөгөөр Андра нэг Библи номыг уншаад за тэгээ тэндээсээ өөрөө өөртөө би айгүй муу ээж юм байна гэж бодож эхэлсэн байгаа. За тэгээд дээрэс нь одоо нөгөө тэр Warnick гэдэг хосууд юу гэж ярьдаг байсан гэхээр одоо бол орчин үеийн бүх ээжүүд ер нь бол там руу явнаа. За хүүхдүүд нь одоо Жезебел шиг ингээд тамд унах болно гэж одоо ухуулдаг байсан. Тэрэнд нь бас ингэж итгээд өөртөө сэтгэл готарч эхэлсэн байгаа. Анх бол. Тэгээ энэ бол ингээд хүнийг одоо юу гэмтэй шашны хүчирхийлэл гэж хэлж болмоор одоо санагдсан. За яг одоо ингээд сэтгэл зүйн талаасаа хүндэрч эхэлсэн үйл явдал нь болохоор хамгийн анх Андра өөрийгөө гэмтэх оролдлого хийсний дараа эмнэлэгт бол хүргэгдсэн юм байна. За энэ ингээд хүргэгдээ сэтгц мэдрэлийн тасагт шилжиж очиод анх эмчилгээ зөвлөгөө авахт нь тухайн тэр сэтгцийн тасгийн нийгмийн ажилтан энэ Норма Торяк гэж хүн хамгийн анх 1999 оны 6 сарын 18-нд Андра Йецтэй уулзаж ярилцлага авсан байдгийм байна. Энэ бол сэтгцийн эмч бол биш, нийгмийн ажилтан гэдгийг нь дахиад сануулъя те. Энэ бол зүгээр нийгмийн ажилтан, сэтгцийн эмч бол ерөөсөө биш. За тэгээд энэ Норма Андра болон энэ түүний нөхөр Расти Йецтэй ингээд гурвалсан хамтарсан уулзалт хийгээд ярилцлага хийх үеэрээ энэ одоо энэ Андра нэг л хэвийн биш байна гэдгийг нь анзаарсан байгаа. Мэргэжлийн хүн биш боловч нэг л хэвийн биш байна гэдгийг. За тэгээд дээрэс нь нөхөр Растин эхнэрийнхээ сэтгцийн эрүүл мэндийн байдал их санаад зовж энэ гэж бол ажигласан байна. За тэгээд энэ зөвлөгөөний үеэр Норма Андрагийн энэ 4 бага насны хүүхэд нь тэ гэдэг одоо нийтдээ 6 луулаа амьдарч ийн гэсэн үг шүү дээ. 6 луулаа ердөө энэ 32 м квадрат талбайтай ийм автобусанд амьдарч байгааг олж мэдээд бүр амар цочирдсан гинэлтэй. 6 луулаа ийм жижигхэн юунд ингээд чигцэлтэй ингээд амьдарч байгаа юм байна гэдгийг нь анзаараад ойлгоод их цочирдож хүлээж авсан гинэ. За тэгээд одоо Растигийн хэлснээр бас тэр ярилцлагынхаа үеэр ингээд хүүхдүүд нь ямар ч тийм эрүүл ахуйн ч юм уу тийм аюулгүй хамгаалт энэ төр байхгүй цахилгаантай тоног төхөөрөмжөөр тоглодог энэ төр гээд ер нь тэр нөгөө хүүхдийн эрүүл аюулгүй байдал талдаа айгүй эрсдэлтэй нөхцөлд амьдардаг юм байна гэдгийг нь ойлгоод бас их санаа зовж эхэлсэн байгаа. За тэгээд ингээд зөвлөгөө дууссаны дараа энэ Норма гэж эмэгтэй шууд хүүхэд хамгаалах албанд бол мэдгдсэн байгаа. Ажил үүргийнхаа дагуу тэг мэддэг энд эрсдэлтэй байна энэ хүүхдүүд аюулгүй биш байна гэдэг талаас нь те гисэн ч одоо харамсалтай нь энэ хүүхэд хамгаалах албан Нормад ямар ч хариу өгөөгүй ямар ч арга хэмжээ аваагүй юм бэл
ерөөсөө орхигдуулсан. За тэгтээ энэ нийгмийн ажилтан энэ норма гэж хүн бол ерөөсөө энэ хэргийг хаяагүй, ингээ хайчаагүй. Огт хариу өгөхгүй арга хэмжээ авахгүй байгаад харна энэ нөгөө хүүхэд хамгаалах албар руу бүр альбан захиа хүртэл бичээд тэгээ энэ Андреагийн бүртгэлтэй энэ холбоотой асуудлуудыг бүгдийг ингээд дурдаад тэгээ тэрэн дээр бүр ингээд тэмдэглэл бичсэн байгаа. Энэ бол маш чухлаа. Андре Йейтсийн бүртгэлд заавал оруулаарай гэд ингээд өөрийнхөө анзаарсан тэр шинж тэмдгүүдийг бүгдийг ингээд тэмдэглээд одоо явуулж исэн байгаа. Харамсалтай нь энэ штэ яг энэ тэр норма гэдэг нийгмийн ажилтны бичиж явуулж исэн албан цагтлууд нь аимшигтай хэрэг гарсны дараа буюу 2001 оны 6 сарын 20-ны тэр аимшигтай өдрийн дараа л хүмүүс олж харсан байдаг юм. Авсан байдаг юм. Харамсалтай юм тий. Зүгээр ингээд дарагдцсан. Тэгээд энэ нийгмийн ажилтан норма гэж хүн бол ерөөсөө 2 жилийн туршид энэ Йейтсийн хүүхдүүдийг хамгаалах гэж оролцсон цорын ганц хүн байсан. Гэт энэ хүүхдүүдийг нь хамгаалтанд аваач, анхаараач гэж явж исэн цор ганц хүн байсан. Тэгээ үүнээс хойш бол хинч тэр хүүхдүүдэд туслах нэг ч орлого хийгээгүй. Маш харамсалтайгаар. Маш харамсалтай. За хоёлаа тэрний ивент итгэж яаны дурдчтэй. За хэргийн товч нэвтрүүлгийг маань өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамтдаа авираатай G-Mobile ивент итгэж байгаа юм байна. За G-Mobile-ийн онцлог үйлчилгээ нь таны бичсэн үр хязгааргүй дата дугаар бэлгэлье гэж байна. Хичээлийн шинжилгээг тохиолдуулан G-Mobile нь 18-аас доош насны хүүхдэд зориулан Enjoy Kids үйлчилгээгээ хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхд болгонд бэлгэлж байгаа юм байна. Хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт гэсэн сонголттой байх ба та альж багцаас сонгосон тухайн сарда дата давтан цэнэглэх шаардлагагүйгээр тухайн сарда дата хязгааргүй хэрэглэх юм байна. Мөн дараах урамшуул дагалдж байгаа бөгөөд дараа төлбөрт нөхцлөөр дугаараа бол 3 сарын турш суурь хураамжаас 40% хөнгөлнө. За тэгээ дараа төлбөрт Enjoy Kids багц нь 3G+ сүлжээндээ хязгааргүй яриа, бусад сүлжээнд 30 минут яриа, тэгээ 5,000 төгрөгийн эрэхтэй 8 ГБ интернеттэй багц нь сүлжээндээ хязгааргүй яриа, бусад сүлжээнд 80 минут яриатай бөгөөд 8,000 төгрөг. За тэгээд 15 ГБ дататай багцсан сүлжээндээ хязгааргүй яриа, бус сүлжээнд 105 минут ярих бөгөөд 15,000 төгрөг юм байна. За урьдчилсан төлбөрт нөхцлөөр дугаараа авбал 30 хоногтой хязгааргүй дата дугаараа 0 төгрөг буюу үнэгүй авах боломжтой. За тэгээд урьдчилсан төлбөрт Enjoy Kids багцсан 3 ГБ дататай 501-тэй 30 хоногийн хугацаатай 5,000 төгрөг, 8 ГБ багцтай 501-тэй 30 хоног нь 8,000 төгрөг. Тэгээд 15 ГБ дататай 501-тэй 30 хоногийн хугацаатай 15,000 төгрөгийн үнэтэй юм байна. Мөн таны хүүхэд багцад тагалдах 3, 8, 15 ГБ датагаа дуусан ч 1 МБ-с хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой бөгөөд энэ нь онлайнаар хичээлээ их, сошиал орчинд найзуудтайгаа холбогдох, YouTube, TikTok видео зэрэг одоо үзэхэд хангалттай юм байна. За хэрхэн шинэ дугаар авах вэ гэхээр шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчид маань онлайнаар авахыг хүсвэл My G-Mobile application ашиглаад мөн www.gmobile.cg-ийн вебсайтнаас авах боломжтой. За урамшууллын хугацаа нь 2025 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлээд 2025 оны 10 сарын 31-ний хүртэл юм байна. Тэгэхээр бидэнд хүүхдэд зориулаад Enjoy Kids-тэй урьдчилсан болон дараа төлбөрт дататай шинэ дугаар худалдаж авах хугацаа бол хангалттай байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 9810 36 36 9810 36 36 утсаар мөн www.gmobile.cg-ийн вебсайтаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүүхдтэй Enjoy Kids багцыг худалдан авах боломжтой юм байна. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийн үйл явдал руу орё. Ингээд норма гэдэг энэ эмэгтэй бол энэ Андреатай холбоотой хамгийн анхны шинж тэмдгийг олж хараад аврах гэж оролцсон ганц хүн байсан. За ингээд Люк буюу дөрөв дэх хүүхэд нь төрсний дараа бол ер нь Андреа бүр ингээд унтгаа болчихсон, хөхүүлхээ болцсон, хүүхдүүдээ ер нь бол бүр асрахаа болцсон байсан. Тэгээд энэ үедээ Андреа бол нөхөртөө хэлж ийсэн байгаа байхгүй. Надад тусламж хэрэгтэй байна. Надад тусламж хэрэгтэй. Би одоо бүр ингэж чадахгүй байна те гэж хэлдэг байсан байгаа байхгүй өөрөө мэдрээд нь штэ. Тэгтэн нөхөр нь яасан гэхээр тэднийгээ амрах хэрэгтэй байна гэд далаа руу авч амраасан байгаа. Гэхдээ
энэ бол ерөөсөө энэ сэтгэл зүйн асуудлыг бол эмчлэх асуудал арга биш шүү дээ тийм ээ. Ингээд далаа руу авч явсны дараа өдөр нь Андре аавынхаа гэрт очиод хүчтэй нойрсуулах юм уугаад амиа орлогыг хамгийн анх хийсэн байдаг юм байна л да. За тэгээд энэ эмнэлэгт хүргэгдэхэд нь нэг Джеймс Плак гэж эмч Андрегийн шинж тэмдгүүдийг үзээ судлаад за энэ хүнд бол 7:24 хяналт шаардлагатай байна гэж зөвлөсөн байдаг. Нөхөрт нь зөвлөгөөг өгсөн байдаг. Эхнэр чинь бол үнэхээр бас сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орчоод байна. Тэгэхээр тусламж хэрэгтэй, хянах хэрэгтэй хамгийн гол нь гэдэг зөвлөгөөг өгсөн боловч нөхөр нь үл тоомсорлоод за тэгээд тухайн тэр эмнэлэгт одоо нөгөө амиа орлох гээд очсон орлогынхаа улмаас очсон байгаа шүү дээ тийм. Эмнэлэгт бол 7 хоноод буцаад гараад гэрлүгөө явсан байдаг. Буцаал нөгөө бах байдаг автобусанд очиод л тийм. Буцаад бүх юм дахиад эхэлсэн гэсэн үг. За тэгээд үүнээс хойш 3-7 хоногийн дараа Андре дахиад амиа орлого хийсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Андре 1999 онд ингээд 4-7 хоногийн дотор 2 удаа одоо сэтгцэн эмнэлэгт амиа орлогоос болж ирсэн байгаа байхгүй. За ингээд эрэхт нь 2 дахь удаага эрэхт нь доктор Starbranch гэж хүн одоо хүлээж авч уулзаж ярилцаж онш тавиад онцлохдоо за энэ хүн бол төрсний дараах сэтгэл гутрал буюу PPD-тэй болсон байна. За тэгээд дээрэс нь психоз буюу одоо сэтгцэн тийм эмгэгтэй болчихсон байна гэдэг оншийг хамгийн анх тавьсан байдаг юм байна. Аль биесээр. За тэгээд одоо Андрегийн эмнэлэг хэвтгэт нь энэ дээр би нэг баахан эмнүүдийн нэрийг бас ингээд дурдах хэрэгтэй юм шиг санагдаад дурдж байгаа. Золофт Ативан гэдэг нэг эм бол хамгийн анх бичиж өгж уулгасан юм байна л да. Одоо энэ сэтгэл зүйн сэтгэл готролд нь. За гэтэл энэ нь бол үр дүнгүй байхаар нь 2 дахь удаад нь хаалдол гэдэг эмийг 300 мг-тай одоо 3-7 хоногт нэг удаа хийдэг тариа. За тэгээд Когентин гэх юм болов энэ Когентин гэх юм болов энэ эмийг за Effexor гэдэг эмийг Wellbutrin гэдэг эмнүүдийг ингээд бичиж өгсөн байна. За тэгээд ингээд шинээр бичиж өгсөн эмнүүд нь эхний өдрөөсөө үр дүнгээ өгөөд Андре ингээд сэтгэл гутрах болон тэр бусад шинж тэмдгүүд нь гайгүй болоод ихсэн. За Расти нөхөрч гэсэндээ ингээд эхнэрээ хараад биеийн байдал нь сайжирч байгаа хараад гайхамшигтай энэ төр гэж мэгээ те байж байжсэн. Тэгээд ингээд 2 дахь удаагийн эмнэлэгт хэвтснийхаа дараа ингээд гарч байгаа хгүй 8 сарын 18-нд. За ингэж гарахтаа Starbranch эмчтэй уулзахтаа хамгийн сүүлд ингээд гарах үеэр уулздаг штэ. Тэгж уулзахтаа бит хоёр дахиад хүүхэдтэй болно гэж хэлсэн баг. Тэгэхээр нэмч ингээд бүр Starbranch эмч бүр ингээд цочирдоод үгүй юу ярьж байгаа юм бэ те чи хэрвээ ойрын хугацаанд дахиад хүүхэдтэй болох юм бол чиний сэтгцэн эмгэг чинь дахиад гараад ирнэ одоо хэрэггүй гэж одоо зөвлөсөн боловч одоо үл тооснолоо л да нөхөр нь одоо энэ хоёр чинь ер нь бол ийм тэр нэг шашныхаа нөлөөнөөс болоод ч юм нөхөр нь айгүй тийм шашинлаг хүн байсан гэдэг байгаа шүү дээ те ингэдэг юм байна ямар ч тийм жирэмснээс хамгаалах хэрэгсэл ашиглахгүйгээр байгалийн жамаар ерөөсө бурхан тэнгэр хідэн хүүхэд заяа нөө тэр бүх хүүхдүүдийг гаргана гэсэн юм бодолтой байдаг. Тэгээ энэ нөгөө католикуудын итгэл үнэмшил байхгүй энэ уулзжсэн тэр шашны номлогчдын овгийг харахад хүртэл нөгөө пошууд байсан байж магадгүй. Пошууд ер нь бол маш гүн гүнзгий итгэл үнэмшилтэй католикууд. Тэгээд нөгөө хүүхдийг чинь пошоос гарч утсан Америкт байгаа, Англид байгаа ер нь пош community тий пошод байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол пошийн одоогийн Европын холбоотой хамгийн том асуудал нь тэр байхгүй юу. Нөгөө жирэмсэлт үр хөндлөлтөөр пошууд маш хуучинсаг аргаар ханддаг. Тэр сонголтыг эмэгтэй хүнд байх ёсгүй. Бурхан бол үр харилсан бол тэрийг нь хүлээж авах ёстой гэж боддог. Тэгээ бага насны энэ олон хүүхэдтэй байсан гэдг нь яг нөгөө суур шашин яг католик урсгалынх нь юу л айгүй надад харагдаад байна. Тийм яг шашныхын нөлөөгөөр л үндсэндээ эхнэрээгээ бол баг тэгж шууд баг хүүхэд гаргадаг хаашаа машин одоо бурханаас өгсөн тэр үүргэн тэр тэгээ бурхан ингээд хүүхэд өгсөн бол тэрийг хүлээж аваад гаргаад л ах хэвээр. Тэгээ хэцүүч бай тэр нь одоо сорилттэй тэрийг давах хэвээр гэж боддог ч юм. Заавал ингээд одоо юу гэмтэй нөхөр нь бол ажил хийдэг. Тэгээ эхнэрээ бол ажил хийлэгдэггүй ерөөсөө гэртээ суугаа хүүхдүүдэд асарч хамгаалах. Тэгээ дээрэс нь бурхан хүүхэд заяавал ингээд гаргаад л сууж явах хэвээр. Ийм нэг байдалтайгаар нөхөр нь
Тэрэндээ хэцүү байсан ч гэсэн энэ бол нөгөө бурхнаас өгсөн сорилт учраас түүнийг давж гарах учиртай гэж гүнтгдэг. Тэгээд нэг ийм байдлаар ингээд дахиад бид хоёр хүүхэдтэй болно гэдгийг эмчтэй бол мэдгдсэн байгаа юм. За тэгээд энэ үеэрээ Андре бол эмчтэйгээ тусдаа уулзахдаа хэлжсэн юм л да. Би ингээд хин нэг гимтэхээс айж гинэ. Тэгснээс бараг ингээд би өөрийгөө дуусгацсан дээрээ гэж ярьжсэн мөртлөө яг нөхрөөгөө ингээд гараад ирээд нөхөртөөгөө ярихдаа шал өөр юм яриаддаг. Нөхрийнхөө тэр нөлөөнд л асар ах орчихсон. Тэгээ нөхөр нь болохоор ингээд одоо нөгөө хоёр дахь эмээ уугаад ингээд нөгөө нэг жоохон үр дүн гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр ингээд болчлоо гэж бодсон юм уу? Одоо энэ эмээ зогсоох хэрэгтэй. Яагаад гэхээр бид нар дахиад хүүхэдтэй болох хэрэгтэй. Гээд нөгөө ууж исэн эмнүүдийг нь зогсоохыг хүссэн байна. Тэгээд эмч одоо Star Branch эмч ингээд нөгөө өвчтний түүхэн дээр нь тэмдэглэл хийсэн байт юм байл да. За өвчтөн нөхөр хоёр нь ингээд байгалийн замаар айл болох ингээд олон хүүхэдтэй болохыг хүсдэг юм байна. Гэхдээ энэ бол ирээдүйд энэ Андрегийн психоз өвчнийг дахиад бол сэдрэх магадлал маш өндөрөө гэж дүгнжсэн байгаа. Дүгнээд ингээд өвчтний түүх дээр нь бичсэн байдаг юм байна л да. За тэгээд дахиад 2000 оны 1 сарын 12-нд хамгийн сүүлчийн удаа уулзахдаа өвчтөн шинж тэмдэг нь дахин ноцтой байдлаар одоо илэрхгүй бол эмээ зогсоохыг хүсээд байна. За нөхөр нь бас ингээд эм зогсоохыг зөвшөөрч ин гэдгээ хэлээд байна гэсэн оолготой нэг тийм тэмдэглэл бичсэн байдгийм байл л да. Тэгээ үндсэндээ бол энэ хэрэг яг энээс хойшоод ингээд бүх зүйл буруугаар иргэдэг юм байна. За тэгээ эмээ уухаа болоод жирэмсэн болоод Мэриг их 5 дахь охиноо төрүүлдэг. За тэгээ 2000 оны өвөл Андре ингээд төрснийхөө дараа найздаа ингэж ярьжсэн байна. Би ер нь бол ингээд сатаанд эзэмдүүлчихсэн гэсэн утгатай юм яриа. Тэгээ дээрэс нь юм харж эхэлсэн, галлюцинац хийж эхэлсэн. Одоо өөрөөр хэлбэл энэ сэтгцэн өвчин бүр амар хэмжээнд хүндэрч эхэлж байгаа байхгүй. За тэгээд ийм байдалтай байж ах үед нь 2001 оны 3 сард аав нас орсон юм байна л да. За тэгээд нөхцөл байдал бол бүрд орцсон. Андре байнга ингээд толгоогоо майждаг, үсээ зулгаадаг, юм идэж уухгүй, бүр аимшигтай байдалд орсон. Үс нь бол ингээд бүр халзраад үсгүй ингээд хуух нь гараад ирсэн. Тэгээд юм идэж уухгүй зүгээр арга яс болчихсон. Ийм аимшигтай байдалд орсон байгаа. Тэгээ эм чинь нөгөө өмнө үзчихсэн эмч Star Branch нь одоо яаралтай эмнэлэг твтүүлээ гэд зөвлөгөө өгөөд исэн боловч нөхөр Растин одоо нөгөө нөхцөл байдал ингээ бүр өсмөсөө зулгаагаад ингээ тэр чи бүр амар болоод байна шүү дээ. Тэгтэн яасан гэхээр нөгөө гэрийнхаа ойролцоох нэг юм хямдхан эмнэлэгт ихнэрээ очсон байна. Тэгээд тэр нь одоо нөгөө өмнө эмчилж исэн эмч дээр нь биш шаал өөр эмч дээр дахиж аваадсан. Тэгээд гэрийнхаа ойролцоо одоо өөрөөр хэлбэл өөртөө амар хэлбэрийг л харж байгаа юм уу хаашаа. Тийм байна тийм. Тэгэд ингээ 3 сарын 31-нд нь Deverox гэдэг нэг юм нэртэй эмнэлэгт хэвтүүлжээ их нэрээ. Тэгэд яг энэ эмнэлэг дээр нь одоо доктор Мухаммед Саид гэж эмч хүлээж аваад үзсэн байгаа. Гэхдээ хамгийн одоо энэ дээр одоо эмчнэр сэтгцийн эмчнэрийн дүгнж байгаагаар хамгийн том алдаа бол энэ Саид гэж эмч бол энэ хүний эмчилгээнийх нь өмнөх бүртгэл мэдээллийг нь огт авч шалгаагүй. Тэгээд дээрэс нь яг Андретай ингэж нөө бичсэн онцлог, уулзалт, ярилцлага юу ч хийхгүйгээр одоо ингээд нөгөө postpartum depression байхгүй, психоз байхгүй гэдээ шууд дүгнсэн оншилсан. Тэгээд ингээд тэгээд эн чинь нөгөө нэг баг юм нэг жижигхэн нэг юм хямдхан эмнэлэг байгаа даа байхгүй. Тэгээд тэрэн дээр нэг юм нөгөө юу байдгийм байл та ингээд нөгөө харт аймаг архинд донтчихсон хүмүүс ингэж нөгөө цуглараад ярилцлага хийдэг штеп. Нэг тийм клубл ажилтдаг. Тийм л ер нь үйл ажиллагаатай байдаг тийм эмнэлэг байсан тэр нь. Тэгээд ямар нэгэн тийм сэтгцэн өвчнгөр онцлохгүйгээр шууд тэр клуб гэж нэрлэх юм уу? Нэг уулзалт болдог. Тийм уулзалт чинь болоод идэг штеп. Тэрэндээ шууд бүлэгтээ хамруулсан байгаа байхгүй. Тэгээд Андре чинь тэр нэг донтолтын эсрэг бүлгэм уулзалтанд нь явж эхэлсэн. Гэтэл эн чинь яг Андре чинь ийм хар тамхи ясайсан архимархинд донтцсон хүн биш штеп. Ямар ч өөрт нь хамааралгүй юм
бүлгийн энд юмд явж эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ нь бүр эсэргээр нөлөөгөөд Андрагийн толгойд юу гэж бодогдож одоо шийдсэн гэхээр би ерөөсөө эм ууж болохгүй юм. Энэ эм намайг донтуулах юм байна. Ер нь ийм химийн ийм бодис модтой юм би ерөөсөө ууж болохгүй мэн гэдэг тал руу бүр ингээд аваачаад. Хүний бүр аимшигтай юм тий. Тэгээ Андра энэ эмнэлэгт ингээд 13 хоногийн уул нь бол хэвтэж имчлүүлээд гарсан байдаг юм байл та. Ийм бүлгэмийн уулзалтанд ингээд өдөр болгон орчмоор бол тий. Тэгээд эмнэлгээс гарахтаа нэг ийм бодолтой болоод гарчиж байгаа. Тэгэхдээ биеийн байдал нь огт дээрдэггүй дээрээс бүр дорцсон байгаа. Тэгээд 5 сард нь дахиж эргэж ирээд хэвтэж байгаа. Дахиад энэ эмнэлэгт. Тий, дахиад энэ эмнэлэгт ирж байгаа. Нөхөр нь ерөөс энэ эмнэлэг рүү л явуулаад байгаа байхгүй. За тэгээд энэ үед сая дэмж одоо нөгөө нэг өмнөх эмчийн бичиж өгчээс нэг хаалдоол гэдэг нэг юм байсан шүү дээ. Тэр хаалдоол гэдэг юмнээс нь баг тунгаар өгч хэлсэн юм байна. Энэ дээр ингээд жоохон анхаарахгүй болохгүй байна гэж жоохон анзаарч хэлсэн юм уу яасан. Тэгээд эндээс нь жоохон уулгаж эхэлж байгаад байтал нөгөө эрүүл мэндийн даатгал нь дууссан гэдэг шалтгаанаар тэгээд эмчилгээг ингээд бүрэн зогсооцсон байгаа байхгүй. Энэ Андрагийн. Тэгээд энэ дээр одоо эргээд энэ аимшигтай үйл явдал болсны дараа психиатр эмчнэр одоо эмчний энэ доктор Саидыг маш ихээр буруутгасан байдаг. Ангаахын одоо сэтгэл зүйн эмчилгээний хувьд маш том ноцтой алдаануудыг гаргасан гэж үзсэн. За тэгээд энэ хаалдоол гэдэг юм одоо уул нь өгжсэн. Гэхдээ энэ эрүүл мэндийн даатгал нь дууссан гэдэг шалтгаанаар зогсоогоод оронд нь антидепрессант юм өгсөн байгаа байхгүй юу. За тэгээд Effexor гэдэг юм нэг эмийг ер нь бол ингээд хэвийн хэмжээ нь 225 мг байх ёстой эмийг 450 мг-аар өгж эхэлсэн. За энэ нь бол шууд ингээд Андрагийн тэр сэтгцэн мэдрэлийн одоо өвчин гэх юм уу. Сэтгцэн эмгэгийг нь улам хүндрүүлээд хийм харах, улам бүр хийм хардаг, улам бүр дэмэрдэг болсон байна. Тэгээд 5 сард ингээ өвчтэй хിവэрээ энэ эмнэлгээс гарч байгаа байхгүй. Тэгвэл энэ эмнэлгээс гарахт нь энэ сая дэмжүүлэн хэлсэн юм байна нөхөрт нь. Ганцааранг нь хизээчдгийг орхиорээ, орхиж болохгүй юм биш үү гэдэг зөвлөгөөг нөхөрт нь өгсөн боловч одоо яг энэ зөвлөгөөг алдсны улмаас аимшигтай зүйл болсон байгаа. Тэгээд энэ 2002 онд энэ хэрэг явдал болсны дараа одоо энэ Расти нөхөр нь энэ Саид гэдэг эмчийг одоо эмийн зогсгүй нөгөө юу хийсэн бичиж өгсөн. Тэг хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөсөн энэ гэд эмчийг шүүхэд бол өгсөн байдаг. Гэхдээ энэ хэрэг нь бол яваагүй л дээ. Өөрийг нь шүүхдэг хэрэгтэй байсан юм шүү. Ямар юм. За ингээд тий гэр бүл ер нөхрийн хувьд энэ хүн чинь өөрөө анхаарал хандуулах хэрэгтэй. Тий. Тэгээ трейлер ванд штэ зүгээр ачааны машинд нэг хүүхэдтэй байхад хүртэл тохгүй. Ямар ийм асуудалд орсон хүн аимшигтай. Тий. Ер нь ингээд зүгээр тэр ванд амьдрын зүгээр баг өөрөөрөө ботгол ингээд тэр хөдөө майхан зайханд явхад л харсан ямар хэцүүдэг вэ? Ер нь амар тохгүй штэ тий. Харин тийм байна. Нэг жижиг автобусны дотор амьдраад байна гэдэг чинь. Тэгээ өөрийнх нь нөгөө шашны ихтгэл үнэмшлээ гэр бүлийнхаа хүндээ тулгаад үгийн төрхийн ямар ч эмэгтэй ер нь бол төрхийн дараах сэтгэл готрол тодорхой хэмжээнд ордог. За тэр нь хэрэн удаан үргэлжлүүлэх үү хэрэг хүн байх уу гэдгийг тухайн эмэгтэйн сэтгэл санааны нөхцөл байдал, бие физиолог, амарч чадж байгаа эсэх гэр бүлийн ойр дотны хүмүүсийн дэмжлэгээс хамаардаг. Гэтэл ойр ойрхон төрөөд байна гэдэг чинь энэ өөрөө тухгүй орчинд амьдарч байсан байна. Ойр ойрхон шашны ихтгэл үнэмшилтэй нөгөө талаас нөгөө шашинлаг найзуудын бас нөлөө байгаад байсан. Гэр энэ олон нэрээ хөвгтэй хүмүүс чинь найз нөхдөөгөө уулзаад ажил төглийгээ нийгмийн амьдралд орох боломж байхгүй гэхээр аимшигтай. Үнэхээр аимшигт бүр төсөөлөхөөс ч амар санагдчихээн л да. Готролд орсон хүний тэ дээрээс наар араас нь дахиж өгдөд гараад нэмж ерөөсөө идэх ямар ч боломж өгөөгүй харагдчих. Тэгээ тэр амраах гэж далаа явсан гэдэг бол надад бүр амар хайргал санагдчих. Харин тий. Тэр эмэгтэйгийн амарж байгаа шалтгааныг ч ойлгоё гэж бодоогүй шүү. Яагаад тусламж хүсэж байгааг нь ойлгоогүй байхгүй. Харин тий. За хоёул хоёр дахь үеийн тэтгэгчээ дуртачаа нэвтрүүлгээ өргөлжлүүлье. За хэргийн тавч нэвтрүүлгийг маань Японы алдарт Viroto брендийн энгийн бөгөөд төгс үрээтэй хадалабо болон витамин С-ний найрлагатай меланосис бүтээгдэхүүн ивент тэтгэж байна. За хадалабо премиум цайруулах багц нь хялуурооны хүчлийг агуулсан бөгөөд
арьсан чийгшил өгдөг гэдгээрээ алдартай. За тэгээ бид зөвхөн чийгшүүлэх бүтээгдэхүүн байдаг гэж боддог байсан бол энэ маань цуврал юм байна л да. За тэгээ арьсыг чийгшүүлэхээс гадна цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр арьсыг бүгэлдэн толгоор гэрэлцэн болгодог. За бидний урт удаан зууны амралт туусан хөдөө гадаа их яваад нөсөө толгоо сэв зөндөө цуглуулсан байгаа. Энэ бүгдд бол яа харахгүй Hadalaba брендийн бүтээгдэхүүнүүд маань цэнхэр нь цайруулах нөсөө тол багасгах үйлчилгээтэй юм байлаа. За тэгээд энэ бүтээгдэхүүн маань тренаксамины хүчил агуулдаг бөгөөд бидний арьсан дээрх сэвх тол үүсгдэг меланины ялгарлыг дарангуулж өгдөг нь одоо цайруулах үйлчилгээнийх нь одоо тэ учир юм байна. За тэгээд арьсаа жиг цайруулах боломжтой. Сэвх нөсөө толбоо одоо бүдгэрүүлэхээс гадна шинээр үүсгэс урьдчилан сэргийлдэг юм байна. За тэгээд хамгийн чухал нь арьсыг тайвшруулна чийгшүүлэх үйлчилгээтэй. За меланосис нь бол витамин С агуулсан бөгөөд мөн сэвх нөсөө толб үүсгэс урьдчилан сэргийлэх бөгөөд үүсэн нөсөө толбыг задлан бүдгэрүүлэх улмаар арилгах үйлчилгээтэй юм байна. За тэгээ би бол энэ нөгөө витамин С-тэй бүтээгдэхүүнийг меланосисийг нь бол хэрэглэдэг юм. Манад гой бэлгэнд ирсэн байсан. Тэ надад таалагдчихаа. Трексанамид гэдэг тэр юутай орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа үедээ нарны тосоо маш сайн хэрэглэж явах ёстой. Сэвх задлах процесс ч өөрөө нэг аюу тийм гуйжуулалттай явдаг. Өөрөөр хэлбэл нөгөө арьсны нөгөө хөрс биш үү? Энэн дээр ингэж шууд нөлөөлж ажиллаж байгаа учраас нарны тосоо байнга давхар хэрглэж явах хэрэгтэй шүү. Тийм ээ. Манай Hadalaba брэнд ч өөрөө бас маш олон төрлийн нарны тоснууд байгаа. Тэндээс нь өөр тохиргоо сонгоод заавал нарны тостой хамт хэрэглээрэй гэж зөвлөгөө зүйтэй болов уу гэж бодлоо. За баярлалаа. Тэгээд энэ одоо бүтээгдэхүүн маань Азийн зах зээлд хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн тооцогддог бөгөөд топ 5 эсэнцний тоонд ордог юм байна. За та бүхэн тэгэхээр энгийн бөгөөд төгс өрөөтэй Hadalaba болон витамин С-ны найрлагатай меланосис бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсвэл Монс эмийн сангийн салбарт болон GGI нэрийн дэлгүүрүүдээр үйлчлүүлээд худалдан авах боломжтой байна. Мөн Roto Hadalaba Mongolia нэртэй Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн та Monс болон GGI Box сегмент сайтаар худалдан аваад хүргэлтээр гэртээ авах боломжтой байна. За ивент тэтгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За одоо хоёлаа энэ түүхийн хамгийн аимшигтай хэсэг рүүгээ орох гэж байна. За 2001 оны 6 сарын 20-ны өглөө нөхөр Расти Эйц нь энэ НАСА-д чухал уулзалттай гэдэг шалтгаанаар ажилдаа явдаг. За тэр одоо түрүүнд хэлсэн те нөгөө Саид доктор нь хэдийгээр одоо 24 цагийн турш хяналттай байлгаа Андраг те эсвэл хин нэг заавал хамт байлгаа гэдэг энэ зөвлөгөөг нь одоо удаа дараа өгсөөр байтал Андраг ганцаар нь орхисон байдаг. 5 хүүхэдтэй. За тэгээд яг хоо энэ дээр Расти юу гэж тайлбарлаж байгаа гэхээр Расти өөрийнхөө ээж Дораг нэг цагийн дотор хүрээд ирчнэ гэж бодоод үлдээсэн байгаа байхгүй. Гэтэл яг одоо энэ хоёр буруу ойлголцоод ээж нь цагийн дараанаас ирэхээр байсан юм байна. Гэтэл нөгөө араа хурдан ирнэ гэж ботцсон байсан ч юм уу. Тэгээд ингээд ганцаараа ингэ орчихж байгаа байхгүй. За ингээд хүүхэд гэртээ 5 хүүхэдтэйгээ бага насны 5 хүүхэдтэйгээ үлдсэн Андра. Одоо бага насны гэдэг чинь хамгийн том Ноан 7 настай, Жон 5 настай, Пол 3 настай, Люк 2 настай, Мэри 6 сартай. Энэ 5 хүүхэд. За тэгээд ингээд Андра энэ бага насны хүүхдүүдтэйгээ үлдээд үлдэх энэ үедээ бол сэтгцэн, эрүүл мэндийн сэтгцэн байдал нь бол аль хэдийн бүрэн аимшигтай дортцсон, сүрцэн байсан. За өөрийгөө ингээд би бол маш муу ээж тий өөрөө ингээд дахин сэтгэл готролд ороод эмнэлэгт хэвтээд байгаа энэ бүхнийгээ өөрийгөө буруутгаад бодчихж байгаа хгүй. Би муу ээж болохоор ийм болоод байна. Би муу ээж болохоор хүүхдүүдээ сайн харахгүй байна. За тэгээд би бол ингээд там руу бол явах. Гэхдээ хүүхдүүдээ би аврах хэвээр. Хүүхдүүдээ би сатанаас аврах хэвээр гэдэг юм нэг төрөгдөлд автаж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд одоо хүүхдүүдээ ингээд өөртөөгөө хамт там руу унгаахгүй диваажинд аваачихын тулд аврах хэвээр гэж бодсон тэр аимшигтай бодол нь одоо аимшигтай хэргийг хийх үйлдэл одоо нөлөөлж байгаа юм л да. Тэгээ 9 цаг өглөөний 9 цагийн орчимд Андра байндаа ингээ усаар дүүргээд хүүхдүүдээ нэг нэгээр нь
дуудаад авчирсан, оруулж ирсэн байна. Тэгээ хамгийн эхлээд 3 настай Полигоо байнд ингэж оруулж агаад толгойг нь усанд дараад ингэж ивэлждэг. За тэгээд дараа нь 2 настай Люкигээ, дараа нь 5 настай Жоныг яг ингэ адилхан аргаар ингэ байнд толгойг нь дараад ингэ живэлчихэж байгаа байхгүй. Тэгээд 6 сартай Мэригээ хамгийн сүүлд нь одоо нөгөө ялах хүүхдээ шууд байнта усан дотор ингэ тавиад тэг ингэж живэлчихэж байгаа. За тэгээд хамгийн нөгөө сүүлд нь Ноа гэдэг нөгөө том 7 настай байгаа шүү дээ. Мэдээж энэ том нь бол орж ирээд ээжийнхээ үйлдэлийг хараад айж цухтгаж оролцсон. Тэгтээ Андре бол ингээд араас нь хөөж барьж аваад байн толгойг нь дараад ингээд амнасыг нь өнөөчдгөө. За тэгээд энэ бүх процесс ойролцоогоор 30-аас 40 минутын турш болсон гэж байгаа. Тэгээд хүүхдүүдийн нэг нэгээр ингээд байныг живүүлчихэд тэгээд цогцсыг нь болохоор ингээд гаргаж ирээд тэр зочны өрөөнийхөө орон дээр ингээд нэг нэгээр нь игнүүлээд одоо өөргөө тэлэхтэй хүүхдүүд ингээд бурханлаг байдлаар хөвтүүлсэн гэдэг байхгүй. Гар хөлийг ингээд зөв тэгшин байрлуулад. Тэгээд нөгөө 6 сартай багыгаа нөгөө хамгийн томынхоо гарт нь ингээд тэрүүлж мөрүүлээд ингээд. Тэгэд энийгээ бол өөрийгөө хүүхдүүдэд сатаанд эзлэгдгээс нь там дунгахаас нь аварж гэн Деважин руу аваачиж гинэ гэж ойлгож байсан байна. За тэгээд ингээд энэ бүх юм одоо аимшигтай юм хийсний дараа Андре цагдаа руу залгаад би хүүхдүүдэд алчлаа гэж хэлсэн. За тэгээд цагдаа нар ирэхэд маш тайван байдалтай байсан бөгөөд одоо тэгээд би бол маш муу ээж, би бол муу ээж гэдэг үгийг давтан хэлсээр байсан. За тэгээд өөрийгөө бол үргэлж бүх зүйлд ингээ буруутай гэж мэдрээд бодоод байсан юм уу тэрнээсээ болоод би бол там руу явах хэвээр. Тиймээс одоо би хүүхдүүдээ ингээд аврахгүй бол хүүхдүүд маань надтай хамт там руу явах гэдсэн гэж бол тайлбарлажсэн байна. Тэгээд энэ бүхнийг одоо ингээд эргээ харах юм бол зүгээр болохгүй байх боломжтой л байсан хэрэг. Харин тийм байна. Тэгээ сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол түрүүн чи хэлсэн шүү дээ нөгөө юу яасан гэд хүүхдүүдээ нөгөө асархаа болцсон байсан те ингээд өөрийгөө ч асархаа байцсан байдаг гэдэг нь манайхаа яг нийтлэгээрээ арчаагүй эмэгтэй ч юм уу те хүүхд гаргачаад бусдын тэгээд байхаа тэгэж арчаагүйдээ ингэж ийн гэж муухай шүмжэлтэй ханддаг. Гэтэл тэр хүний толгойн дотор сэтгэл санаанд юу ч болж аж болно. Энэ бол яг надад бол нөгөө сэтгэл гутралын бүр ингээд маш түгээмэл шинж тэмдэг харагдлаа. Ойр дотныхоо одоо асарч хайрлахаа болно, өөрийгөө асарч хайрлахаа болно. Яг сэтгэл босох тэнхээгүй болсон хүнд бол нэрээ тэр маш хэцүү санагдаг. Гэтэл ойр дотныхондоо би анхаарал хандуулаарай. Тэр зэмо төрсэн ээжүүдэд олон нэрээ хүүхдүүдтэй ээжүүдэд хүн гэдэг чинь бид нийгмийн амьдралд оролцож ээж, ярьж ээж, өөрөөрөө байж ээж те хүн гэдгийг мэдрэх сэтгэл санааны хувьд ч гэсэн тэр хэрэгцээгээ бусдыг сонсох, өөрийгөө сонсуулах хэрэгцээгээ хангаж ээж хэвэн амьдрдаг бол олон нэраа хүүхдээ гэртээ байна, насан турш хүнтэй харьцахгүй, байнгын тэр хүүхдүүдэд орилон чарлаа, байнгын асран гэдэг бол хүн өөрийгөө алддаг, ээж хүн өөрийгөө алддаг. Тэгээд ойр дотныхны тэр шүүмж манайхны бол уламжлалт маш олон тийм хандлагууд байдаг шүү дээ тий. Арчаагүй маш амар үгнүүд одоо инглээ гэж хэлдэг. Хүний гаргадгүй юм гаргасан юм шиг одоо юу ч гэдэг л амар үгнүүд хэлдэг шүү дээ тий. Таргалцсан байгаа бас энэ хүмүүсийн эмгтээчүүдийн төрсний дараах гутрал бас нөлөөлдөг юм бол таргалалт ялтчихгүй өөрийгөө толинд харахаас дургүй үрж байгаа. Иннээсээ болно. За тэгэл ингээд өөртөө тэгж гутраад эхлэхээр маш олон юмнууд ингээд давхцаж бодогдно, өөрийгөө буруутгах нь. За тэгээд сошиал орчин бас нөлөөлдгөө гэж би боддог. Харахад бол их л гялалцсан цэмбэр ээжүүд байгаад идэг онлайн сошиал дээр тий. Гэтэл тэр хүмүүс чинь цаана бас ямар байдалтай байгаа, бодит байдал нь ямар вэ? Магадгүй тусалдаг олон хүмүүс байгаа. Эсвэл үнэхээр бүр ингээд худлаа дүр төрх гаргаж бичлэг хийж магадгүй шүү дээ тий. Гэтэл тэр юмн дээр өөрийгөө харьцуулж гутрах ч гэдэг юм уу тий. Иймэрхүү маш олон нөлөө бол байгаа. Тэгээд ер нь л ийм төрөөд удаагүй байгаа хүмүүст тэ ийм сэтгэл зүйн элдв муухай хар бараан үгийг битгий хэлээрээ, элдвэр битгий шүүмжлээрээ энэ бол айгүй хүнд асуудал байдаг. Гутралтай үгүйгээ ч магадгүй өөрөө мэдхгүй тэгээд шаналаад явж байгааг үгүйсэхгүй шүү дээ тэ. Харин тийм. Тэгээ бас түрүүн нэг хэлсэн нэг факт нэсэн. Тэр надад юу санагдлаа. Хүн үгийн сэтгэл гутралд орчхороо нөгөө ойр дотны хүмүүсээ тэр хайрлах энэрх мэдрэмж нь өөрөө багасаад эхэлдэг. Өөрөө ирэхгүй багасаад эхэлдэг.
Тэгэхээр зүгээр л энерги байхгүй болчихж байгаа байхгүй. Тэг хүч чадал байхгүй, энерги байхгүй. Тэгэхээр яа харахгүй дөнгөж төрсэн эхчүүд болон гол нь эндээс гараагүй олон жил болж байгаа ш эмэгтэйчүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр гэр бүлийнхний хайр халамж маш чухал. Гэтэл энэ тохиолдолд бол нөхөр нөгөө өөрөө шашны гүнбат итгэлтэй автаал тий. Эмэгтэй хүн угийн л ингэдэг хүүхэд гарах ёстой гэд байж байдаг. Тэрийг нөгөө одоо бурхны өгсөн тий бэлгийн хүлээн авч ин тэр сорилтынд авч ин гэж итгэдэг. Тэгээд энэ ч анхааруулаад ахтан тий. Энэ нөхөр бол зүгээр үнэхээр энэ Андрегийн өвчнийг бүр ноцтойгоор үл тоомсорлсон тий эмнэлэг эмч нарын зөвлөгөөг огт дагаагүй. Тэгээд дээрэс өөрийнхөө одоо тэр шашны юмудаа тулгаад байгаа энэ байдал нь тий ганцаарангийн орхичж байгаа энэ байдал нь тэр тий. За одоо хоёлаа нэг энэ яг хэрэг маргаан юу гэнэ эцэстээ яаж шийдэгдсэн бэ гэдэг мэдээллийг үлдсэн цаг хугацаанд дагуулъя тийм ээ. За анхан шатны шүүх хурал нь бол 2002 онд бол болсон байдаг. 2002 оны 2 сард эхлээд 3 сарын 12-нд бол шийдвэрийг гаргасан. Энэ дээр анхан шатны хурлаас бол Андрийг гин буруутай гэж үзээд бүх насаар нь хорих ялыг оноосон байдаг. Яг энэ хэрэг дээр бол өмгөөлөгч нар нь нөгөө одоо not guilty by reason of insanity гэдэг legal defense-ийг ашиглаж оролцсон байхгүй одоо нөгөө сэтгцийн өвчнөөс нь хамаарсан шалтгаанаар одоо гин буруугүй байх хуулийн зарчмыг ашиглах гэж бол оролцсон ч гэсэн тангарагтны шүүгч нар энийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл энэ хүн Андре Йейтс бол хийж байгаа бүх үйлдэлээ ухамсартайгаар зориуд үлдсэн, ухамсарлж исэн гэдэг үндслээр бол шийдсэн байдаг байхгүй. За тэгээд энэ дээр 2005 онд давзаалтах шатны шүүх шийдвэр гаргасан байдаг. 2005 оны 1 сарын 6-нд. За энд болоод энэ хурал дээр юу болсон бэ гэхээр яллах талнаас одоо улсын прокурорын талаас нь нэг юм сэтгэл зүйн эмч нэг парк диц гэж хүн одоо мэдүүлэг өгч шинжээчийн дүгнэлт ч гэдэг юм ингэж тавьж орж ирэхдээ нөгөө Law and Order гэдэг нэг кино цуврал байдаг шүү дээ тий. Тэр цувралын яг нэг ангид нь энэ Йейтстэй төстэй ийм үйл явдал гардгаа гэж ярьдаг юм байл да ярьсан юм байл да тийм гэрчлэл өгсөн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ нь ерөөсөө огт тийм юм байгаагүй гэдгийг нь энэ давзаалтах шатны шүүхтэр өмгөөлөх тал гаргаж ирсэн юм. Анхан шатны шүүхтэр энэ сэтгэл зүйн эмч бол худлаа мэдээлэл өгсөн. Энэ бол ерөөсөө material false testimony байсан гэдэг энэ үндслийг гаргаж ирсэн. Тэгээ энэ одоо сэтгэл зүйн эмчийн өгсөн тэр мэдүүлэг нь тангарагтны шүүгч нарын одоо шийдвэр гаргахад нь шууд нөлөөсөн гэдэг байдлаар гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл энэ бол Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн 6 дугаар нэмэлтийг зөрчсөн гэдэг үндслээр. За ингээд давзаалтах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахиад шүүхээр хилцүүлэхээр буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгсэхгүй бол болгоогүй. Зүгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хүчингүй болгоод дахиж хилцүүлэхээр буцаадаг. За ингээд дараагийн удаа дахин шүүх хурал болохдоо 2006 оны 6 сард эхлээд 7 сарын 26-нд нь шийдвэрээ гаргасан байдгийн маань ингэхдээ тангарагтнуудын шүүгч нар одоо нөгөө not guilty by reason of insanity буюу түрүүнд дурдсан те нөгөө сэтгцийн эрүүл мэндийн сэтгцийн байдлаас шалтгаасан гин буруугүй байдал гэдэг зарчмыг бол хэрэгжүүлж шийдсэн байдгийн байна. Өөрөөр хэлбэл Андре Йейтс бол эдгээр үйлдэлийг хийж байхдаа юу хийж байгаа тийм ухамсарлах хэмжээний одоо тийм сэтгцийн эрүүл мэнд нь хэвийн байгаагүй. Тийм учраас энд бол буруугүй гэдэг үндслээр шийдвэрээ гаргасан байдаг. За тэгээд түүнийг нөгөө нэг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлэхээр шийдвэр гаргасан байт юм л. Тэгээд шүүхийн шийдвэр гарч ижил эмнэлгээс гарах хүртэл юм ер нь бол энэ сэтгцийн эмнэлэгтэй байгаад байна гэсэн үг. Тэгээд 2007 оны 1 сард ингээд Carville State Hospital гэдэг эмнэлэгт шилжүүлсэн. 2007 оноос хойш одоо ч гэсэн тэндээ байсан байгаа юм байна. Ер нь бол. Тэгээд энэ нөхрийн талаар бас мэдээллийг би хайж үзлээ л дээ. Энэ нөхөр нь одоо нөгөө их л уулын өндөр мэрэгчлээ NASA-гийн инженер хүн байгаа даа шүү дээ тий. Салин орлоготой ч баймаар. Харин тэр автобусанд ингээд үгүй яаж байр сууц түрээсэж болоогүй юм. Тэр эрүүл мэндийн даатгал нь ингээд яасан гэж ярьж байгаа тий. Харин тий бас хачиргалтай санагдаад байна. Тэгээд одоо хүртэл NASA-да ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа даа байхгүй. Тэгээд өмнө бодлоо мэддэхгүй байна. Тэгтээ ямар ч гэсэн интернет байгаа мэдээлэлээр одоо ч гэсэн ажиллаж байгаа гэсэн бэлээ.
Тэгээд юу вэ? 2025 оны 6 сард одоо авагдсан мэдээллээр одоо бол энэ хүн 59 настай. За тэгээд Андрегаас бол 2005 онд салсан. Ингэж салснаасаа ерөөсөө 1 жилийн дараа нэг Лаура Арнольд гэж эмэгтэйтэй дахин гэрсэн байна. Одоо өмнөх ихнэр нь тийм аимшигтай үйлдэл хийгээд ингээд сэтгцэн имлэгт ингээ хоригдсон шүүх хурлын шийдвэрнж бараг гараагүй байхад хөрөх дараагийнхаа хүнтэй бол гэрэлсэн байгаа. За тэгээд энэ хоёр дахь гэрэлтээсээ нэг хүүтэй Марк гэдэг хүүтэй болсон юм байна. Гэхдээ 2015 онд бол салчихсан гэсэн мэлээ. Тэгээд одоо бол ганцаараа амьдардаг. За Андреатай бол сард нэг удаа уцаар ярьдаг гэсэн байна. За тэгээд хүүхдүүдийнхаа тухай ярилцдаг тийм нэг вебсайт энэ төр ажиллаулдаг гинэ. За тэгээд хэлэхдээ одоо энэ вебсайт болон олон нийтэд өгсөн мэдээлэлдээ би бол Андрeg өршөөж байна гэсэн агуулгын юм ярьсан байгаа юм. Ер нь л бол энэ хүн өөрийгөө үргэлж хохирогч гэж үздэг юм байна л. Тийм байна. Өөрийнхөө энэ эмгэнэлт хэрэг өөрийнх нь оролцоо байсан гэж үзэхгүй байна. Ерөөсөө яадгүй. Тэгээ энэ дээр бол зүгээр Андрегийн өвчнийг нь илүү буруутгаж ярьдаг. Энэ бол өвчнөөсөө л болж юм үйлдэл хийсэн гэж ярьдаг, хэлдэг. Тэгээ өөрийгөө бол энэ хэрэгт хохирогч гэж үздэг юм лээ. Тэгээд энэ хэрэг бол ер нь Америкийн нэгдсэн улсын энэ одоо сэтгцэн эрүүл мэндийн талаарх хууль тогтоомжид бол нэлээд тийм өөрчлөлтийг авчирч чадсан хэрэг болсон юм байл л дээ. Нөгөө нэг postpartum depression гэдгийг ер нь бол маш ноцтой, сериосны гэх юм уу чухалчлан авч үзэх шаардлагатай юм байна гэдгийг нь харуулж өгсөн юм тодтож өгсөн хэрэг болсон юм байна. За үүнээс шалтгаалаад Америкийн нэгдсэн улс ялангуяа Техас мужид бол энэ төрсний дараах энэ сэтгэл гутраллыг одоо онцлох, тогтоох, тусламж үзүүлэх янз бүрийн бодлого хэрэгжилтүүд одоо явагдсан энэ талаар ингэж нөгөө хөтөлбөрүүд хэрэгжих болсон байна. За тэгээд одоо янз бүрийн тийм эрүүл мэндийн мэдээлэл өгдөг тийм сувгуудыг шинээр нээх ч гэдэг юм уу. Маш олон байдлаар ер нь бол энэ асуудлыг шийдэх, зохицуулах, ямар нэгэн байдлаар туслах тийм зохицуултуудыг зөндөө олон хуулиндаа хийсэн юм байна. Ер нь бол нийгмийг энэ одоо төрсний дараах сэтгэл готрол гэдэг зүйл дээр анхаарах ёстой гэдэг юм хонхыг дуургаж чадсан хэрэг болсон юм байна л да. Ер нь тийм харамсалтай. Тэр 5 хүүхэд бол ихэр харамсалтай. За нэг ийм хэрэг байна да одоо. За баярлалаа Аги. За тэгэхээр үзэг сонсогчдоо ч гэсэн хэлмээр байна. Хэрвээ та бүхэн дөнгөж төрчөөд байгаа бол тэ байнгын айцтай төвшүүртэй санагтаад өөрийгөө муу ээж гэсэн мэдрэмж аваад байгаа бол магадгүй та өөрөө төрсний дараах сэтгэл готролд орсон байж болно. Тэр манайхан өөрсдөө нөгөө тийм сэтгцэн эрүүл мэндийн нөгөө мэдлэг мэдээлэл муугасаа хамаараа тэрэнд их айцтай төвшүүртэй ханддаг. Өөртөө нөгөө тусламж хэрэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг ингэж байгаа гайгүй болчихно гэж боддог. Тэгээ ойр дотныхан ч гэсэн төрөөд удаагүй байгаа 2-3 жилийн дараа ч гэсэн энэ үргэлжлэх болно тий. Тэгэхээр гэр бүлийнхэндээ ойр дотныхондоо анхаарал хандуулаарай. Ингээ одоо манайхнаар бол муухай бүдүүлгээр арчаагүй байна гэж их шүүмжилдэг тий. Гэтэл тэр бол өөрөө сэтгэл готрлын нэг шинж тэмдэг. Тэгэхээр анхаарал хандуул, цаг зав зориул тэр хүнтэй ярилцаад шаардлагатай хэрэгтэй тусламж үйлчилгээг нь. Тэгээд үйлчилгээ нь одоо Симотийн утас хэдгэлээ 18 тэгдэг 2000 18 тэгдэг 2000 гэсэн утсаар уцтаад мэдээлэл тусламж үйлчилгээ авч болно. Мөн хамгийн ойрхон байгаа өрхийн эмнэлгүүрөө хандахыг зөвлөж байгаа. За баярлалаа Аги. За баярлалаа. За хэргийн товч нэвтрүүлгээ маань ээлж дугаар та бүгд төрлөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон зундлаа дэлгөөнөөр хүрлээ. Хэргийн товч нэвтрүүлгийг цахим ирээдүйд хамтаа өрөөтэй G-Mobile, Японы Alder Trotto брендийн энгийн бөгөөд төгс өрөөтэй Hadalabo болон MBS Partners хуулийн фирм дэмжиж та бүгд төрлөө. За дараагийн дугаар уулзъя. За баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.